Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ мигмар гараг болсон байна. За мигмар лав гарагийн 14 цагаас бид терминал 1-ийн студиэс чөлөөт ярилцлагыг үзэгч та бүхэн хүргэдэг. Өнөөдөр бид нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Алтан зайтай ярилцах чинь сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан баярлалаа. Сайн байна уу? Тэрийн төргийн. За зуны ихэнх сар гарсан байна. Өнөөдөр зуны ихэнх сарын шинийн 2. За тэгээд ялтч арга байхгүй манай улс бол аялал жуулчлалыг бол одоо сүүлийн жилүүдэд эрчимтэй маш сайн ярьж жуулчдын урсгалыг татаж авч байна. Мөн өнгөрсөн жил одоо түүхэндээ хаагуудаа хамгийн их жуулчдаа хүлээн авлаа. За мөн одоо энэ хүрээнд бас эдийн засагт оруулах хувь нэмрийг аялал жуулчлалын салбараас одоо маш сайн татаж эдийн засгийг бас солонгоруулах арга хэмжээгээ их сайн явуулж байна гэдэг статистикууд гарч ирсэн байна. Тэгэхээр одоо нэгэнт уран дулааны цаг ирлээ зуны улиралд монголчууд мөн одоо мал ах уу, нүүдлийн аж ах уу, дээрээс нь дэлхийд ганц байдаг 93 наадам тий үндэсний их баяр наадам, даншиг наадам гэх мэтчлэн өөрсдийн соёлын үеийг жуулчдад үзүүлдэг учраас яг энэ сэдвийн талаар ярилцъя гэж таныг урьсан юм аа. За тэгээд энэ жилийн тухайд одоо нийслэлийн аялал жуулчлалын гол зорилго юу байна? Ер нь прогноз яаж гарч ийн? Өнгөрсөн жилийн бас тоо баримтуудаас та бидэнд танилцуулж яриагаа эхлэхгүй. За тэгэхээр яах вэ? Мэдээж COVID-19 цар тахлаас хойш одоо хамгийн өндөр өндөр өсөлттэй жуулчд хүлээж авсан жил нь бол өнгөрсөн жил байлаа. За 2019 онд бол 577 мянган жуулч хүлээж авч ирсэн. За түүнээс одоо даруй бараг 2 дахин буюу нэмэгдсэн дүнгээр 847 мянган жуулчин өнгөрсөн жил хүлээж авсан юм үзүүлэлтэйгээ эдийн засагт 728 сая $7 одоо орлого бас бүрдүүлсэн байна. За Монгол улсын хувьд бол 2023-аас 28 оныг Монгол жичлэг жил болгон зарласан байгаа. За үүнтэй холбогдуулаад 1 сая жуулчинд бол хүргэх одоо ийм прогноз одоо ийм төлөвлөгөөтэй бид бүхэн ажиллаж байна. Тэгэхээр 1 сая жуулчин бол заавалчгүй Улаанбаатар хотоор ер нь дамжин өнгөрчтэй харин за тэр ялангуяа зуны улирал наадмын үеэр бол тэр тусмаа бүр наадмыг үзэж сонирхохоор ирдэг. Тэгэхээр яг аялал жуулчлалын салбар орон нутаг гэхээсээ илүүтэйгээр бас зуны улирал Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоо их нэмэгдэж нийслэлтэй холбогддог учраас энэ жилийн тухайд нийслэл аялал жуулчлалын салбар дээрээ ямар төлөвлөгөө өнгө IC-г бүрдүүлж ажиллахаар хичээж байгаа вэ? Одоо ер нь энэ зуны төлөвлөгөөнүүд гарцсан явж байгаа хаа тийм үү? Тийм жил болгон одоо нийслэлийн аялал жуулчлалын газраас ер нь 15-аас 20 орчим ивент арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. За энэ мэн мэдээж жуулчдын тоог одоо өсгөх тэдэнд ая дутаа байдлыг татай мэдрэмжийг төрүүлэх, дурсамжийг бүтээх зорилгоор ингэж зохион байгуулдаг байгаа. За дээр нь мөн одоо даншиг наадам байна, үндэсний их баяр наадам байна гэд томоохон ивент арга хэмжээнүүд бас зайлшгүй одоо энд орж ирнэ. За тэгээд жуулчд маань одоо бас түлхүү одоо хотод маань зөвхөн ивент арга хэмжээнээс гэлтгүүгээр нүүдэлчин одоо тэр ахуй соёл маань одоо хэрхэн одоо хотын энэ амьдралтай уялдж байгааг илүү түлхүү одоо хар сонирхох гэж бас ирдэг байгаа. Тийм. Одоо манай Улаанбаатар хотын гадаадын жуулчдад танигдах гэх юм уу? Ерөнхий тэр одоо үзэгдэх тэр онцлог нь юу байна вэ? Мөн одоо аль давуу талуудаа ер нь илүү тодтогоо ямар бодлогыг баримтлаа гэж нийслэлээс бас бодлогоо тодорхойлдог юм болоо. Энэ бол бас их сонирхолтой санагдаж байна. Яг нь нийт одоо Монгол улсад ирж байгаа жуулчдын маань 70-80 орчим хувь нь Улаанбаатар хотоор одоо дайран өнгөрдөг. Одоо тодорхой хэмжээний хугацаагаа 1-2 хоног магадгүй тэрнээс олон хоног Улаанбаатар хотод байна. Үлдсэн хугацаагаа Монгол улсад одоо өнгөрүүлэхээр ингэж зорио ирдэг байгаа. За мэдээж нийслэлээс бол хотын брендинг гэж ярина те аялал жуулчлалын брендинг ямар онцлогоор одоо жуулчдад түлхүү түгээх үү гэд Улаанбаатар хотыг бол ер нь олон улсад City of Nomads буюу нүүдэлчдийн хот гэдэг уран дор ер нь зохион байгуулж сурталчилдаг. Яг нь бусад улс орнууд бол одоо emission carriage гэдэг юм уу те янз бүрээр одоо улс орн бүр одоо слогантэй өөрсдөө өгтэй байдаг. Хотын хувьд бол энэ чиглэлд илүү ажилтдаг тийм. City of Nomads нүүдэлчдийн хот гэдгээр явж байна. Тэгэхээр нөгөө орчин үеийн хот маань яг энэ нүүдэлчдийн амьдралдаа яаж уулзаад байгаа юм те ямар шүү байдлаар одоо энэ өнгө төрхөө хадгалж авч үлдээд байгаа мэдээж нийслэл хот маань түүхэндээ хамгийн олон удаа буюу 28 удаа нүүсэн гэсэн статистик хүртэл энэ дээр айгүй их төлхөө
онцлогдож яригддаг байна. Тэгэхээр одоо тодорхой байршлууд дээр жуулчдын тав тухыг хангах, тэдэнд ойлгомжтой байх, үн үртгийг бас тодорхой одоо бодлогын хувьд барих ч юм уу тийм үйл ажиллагаанууд дээр ер нь нийслэлээс хэрхэн уялдаа холбоотой ажилт юм бол одоо мэдээж бас тодорхой destination буюу тэр яг аялагчдын дийлэнх явдаг тэр соёлын өвийг хадгалсан илүү сонирхолтой Улаанбаатарын өв төрхийг илтгэсэн тэм цэгүүд байгаа штэ. Тэднэр дээр юу яаж анхаарлаа хандуулт юм бол яг хувийн хвшил юу н даатгаад орхихгүй мэдээж одоо нийслэлийн өмчийн болон улсын өмчийн бас тусгай объект газрууд байдаг. Энэ дээр юу н яаж ажилладаг юм бол за нийслэл дээр бол одоо сүүлийн жилүүдэд дэлхүү одоо нөгөө жуулчдыг одоо татах зорилгоор түүх соёлын дурсгал түүх соёлоодыг одоо төшөглөж аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. За үүн дээр бол одоо их Тэнгэрийн амны хадны зургийг бид нэр тогтжуулсан байна 22 онд. За сүүлд 23, 24 онд амнаад бид нэр одоо Хүннүгийн язгууртны булш гээд Сүхбаатар дүүргийн 20 дугаар оронд байрлах Бэлгийн амны Хүннүгийн язгууртны булш гээд байгаа. За энэ хүү цогцлбарыг бас бид нэр одоо ингэ барьж байгуулад тогтчлтыг нь хийгээд иргэд одоо жуулчид тухайн одоо соёлын дурсгалыг үзэх боломж нөхцөлийг нь хангаад ингээд тогтчлт эднэр хийсэн байгаа. За эднэрийг мэдээж аялал жуулчлалын тур оператор компаниудад санал болгож ажилладаг. За энэ хүрээнд бол мэдээж тур оператор компаниуд аялын хөтөлбөртөө оруулдаг ч гэдэм үү те иймэрхүү байдлаар. За бусад одоо сонжин болдог ч гэдэм үү томоохон одоо энэ нөгөө зорж очих газрууд бол мэдээж нөгөө өөрсдийн үн тогтсон үн хааш те зах зээлийн бодлогоороо ингээд өөртөө үнийг тогтооход ингээд явж байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд жуулчдын урсгал хэр зэрэг өөрчлөгдөж байна. Жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна уу? Аль эсвэл одоо зарим нэгэн жил зарим нэгэн өөрчлөлтөөс хамаарат бас харилцан адилгүй үр дүнгуудыг үзүүлдэг юм болов. Энэ прогнозыг ер нь яаж гаргадаг вэ? За яг жуулчдын одоо урсгал гэхэд өнгөрсөн жил одоо Солонгос бүгд найрамдах Солонгос улс буюу өмнөд Солонгос улсаас одоо жуулч төлхөө ирж исэн. Энэ жил одоо ингээ бууралтай байна гэдэг юм уу? Иймэрдүү одоо статистик мэдээлэлүүд гарч ирдэг. За энэ маань мэдээж нөгөө одоо сурталчилгаа буюу одоо түүнд зориулсан одоо контент хийх те аль зах зээлд ямар үзэсгэлэнт одоо оролцож байгаа. Энэ одоо болгоноос хамаарж ингэж одоо тодорхойлогдож гаргаж ирдэг тийм байгаа. За яг өнгөрсөн жилийн хувьд бол одоо 847 мянган жуулчнаас ер нь бол нэг 30-аас 40 орчим хувь нь Орос Албаны улсын жуулчид тэгээд хятад тэгээд өмнөд Солонгос, Япон, Герман гэсэн одоо иймэрдүү байдлаар жуулчид маань ярьж байгаа. Тэгэхээр энэ болгонд одоо бодлогоор Монгол улсаас одоо нийслэлээс за мэдээж тур оператор компаниудтай хамтраад ямар сурталчилгаа хийж ийн яг тэр чиглэлээрээ дагаж илүү төлхөө жуулчид ирж байгаа. Гэхдээ энэ дээр бас нэг онцлог зүйл нь яг сүүлд нэг статистик мэдээлэл харахад одоо богино хэмжээний рeel бичлэг ч юм уу те TikTok энэ дээр явж байгаа одоо платформуд дээр онлайн платформуд дээр явж байгаа энэ одоо бичлэг одоо дүрс ч гэдэм үү контентоос шалтгаалаад бас жуулчид одоо төлөвлөөгүй аяллыг айгүй их зохион байгуулж байгаа. Тэгээ 30-аас 60 орчим хувинаас одоо яг энэ контентийг дагаад одоо жуулч төлхөө одоо зориорч газар улсаа сонгож байгаа гэсэн юм байгаа. Жишээ нь өнгөрсөн жил гэхэд нөгөө физикл эшээ гарч ирээд манай Монголыг бас зорио ирэх жуулчдын тавас тодорхой хэмжээгээр ингээд нөлөөлж сурталчилж байна. Тэгэхээр ер нь одоо тодорхой бас экспо аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд орж тэр аялын маршрут боломж үн хааш тэдгэрийг сурталчлах хэрэгтэй байна гэж ойлголоо тийм ээ. Тэгэхээр энэ бол яг цэвэр одоо хувийн хвшлийнхний хийх орон зай юу аль эсвэл төр ч юм уу нийслэл ч юм уу үүн дээр хамтардаг уу? Процессын үед яаж явдаг юм бэ? Ер нь бол жил болгон хамтардаг яамтайгаа мэдээж тур оператор компани мэргэжлийн холбоотуудтайгаа хамтраад одоо ITB Берлин ч гэдэм үү, Котом, эсвэл ITB Шанхай ч гэдэм үү. Ер нь бол зах зээлийн орнуудад зориулсан тодорхой хэмжээний манай Монгол улсаас оролцдог нэг 5-аас 6 ийм том одоо дэлхийн хэмжээний одоо аялал жуулчлалын үзэсгэлэнгүүд бол байдаг. Тэгэхээр энэ дээр бас нөгөө төрийн зүгээс тодорхой хэмжээний одоо стенд тогтчлтын зардлыг ч юм уу даах, гаргах, тэрэн дээр дэмжлэг үзүүлэх байдлаар л ордог байна. Тэгэхээр яг одоо тэр нэгдсэн мэдээллийг
нийслэлээс жишээлбэл аялал жуулчлалын газраас нийт одоо энэ салбарынхаа компаниудад өгдөг үү? Аль эсвэл нөгөө талаас хувийн эрхлүүд маань бид энд оролцох гэсэн юм а төр дэмжлэг үзүүлж гэсэн байдлаар явдаг юм болоо ер нь хамтрал нь ямар журмаар яаж явагддаг вэ? Мэдээж одоо зорилттой зах зээлийн орнуудын одоо шууд одоо нислэгтэй ер нь бол их хвчлэн одоо орнуудын зах зээл илүү сурталчилгаа хийвэл илүү амжилттай байдаг л да. Одоо зах зээлийн одоо үнэтэй тээврийн хөлснөөс шалтгаалаад бас зориг хэрэгжүүлчихдээ юм байна. Урсгалаас төдийлөн одоо дид бүтцээсээ шалтгаалаад өндөр биш байгаад идэг. Тэгэхээр энэ дээр одоо шалтгаалсан бас бодлого төлөвлөлтүүдээ гаргаад тэгээ хамтарсан одоо уулзалт хилцүүлгээ зохион байгуулж хагаад төлөвлөлтөд ингээд оролцдог байна. За Монголыг зоригжуулчдын хамгийн их одоо сонирхдаг зүйл нь юу вэ? Тэр ялангуяа Улаанбаатар хотод одоо хамгийн их сонирхдаг жуулчдын очих дуртай илүү одоо потенциал бүхий гэх юм уу? Сайн хөгжүүлэлт хийх юм бол цаашаа бас ашиг орлогыг маш их хэмжээгээр одоо татах ийм бололцоотой стратегийн цэгүүд гэдэг ч юм уу газрууд ер нь байдаг уу? Энэ дээр цаашдаа ер нь тодорхой сайжруулалтуудыг хийх төлөвлөгөө юмнуудаа яаж гаргаж явдаг юм болоо. Хот маань өөрөө одоо энэ нүүдэлч өнгө төрхийг агуулсан гэж ярьж байгаа тий. За түнжил одоо хот орчимд одоо тэрэлжийн бүс нутгийг илүү түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх илүү боломж нөөц байдаг. За тухайлбал одоо хамгийн ойр одоо хотоос нэг 40-50 минут яваад хүрэх одоо цэгттэй хамгийн том одоо морд гүшүү байдж гэдэг юм уу тий. Эсвэл бол одоо Монголын байгалийн сайхныг үзэж мэдрэх тэр боломжуудад бол байдаг. Яг хөө мэдээж одоо нөгөө нүүдэлчдийн мал аж ахуй болон энэ байгалийн онцлог тогтцыг бол жуулчд үзэхээр ирж байгаа. Нөгөө талдаа хотын аялал жуулчлалыг бас одоо хөгжүүлэх шаардлага бол тулгараад байгаа шиг байна тийм ээ. Яг энэ хотын аялал жуулчлал гэдэг сэдвээр манай Монгол улсад хөгжүүлэхээр явагдаж байна. Мөн одоо стратегийн хувьд ерөн төлөвлөлтүүд нь яаж явдаг юм бол? Мэдээж одоо жуулчдыг одоо дамжин ирж байгаа одоо гол цэгийн хувьд бол одоо бизнес аялал жуулчлал байна. Одоо манай хотын хамгийн сайн потенциал сайтай юм бол хурал зөвлөгөөн зохион байгуулах тий. Одоо өмнөх одоо 2016 онд АСЕМ-ийг бид нэр одоо зохион байгуулад тийм улсын засгийн газраас ингээд зохион байгуулсан. Энэ маань нэг талдаа бол майс туризм буюу одоо бизнес албан одоо хэргийн энэ одоо зохион байгуулалтаа. За дээр нь одоо энэ жил бол КОП 17 тийм нүүбийн зөвлөлтөд тэмцэх талуудын 17 дугаар баг хурал зохион байгуулагдсан. За энэ маань бас өөрөө 197 улсыг игнэнд нэгтгэсэн ийм том одоо энэ талуудын оролцогч талуудыг хамарсан юм байна. Тэгэхээр энэ дээр бас одоо эрх жуулчд маань бас нэлийн одоо том түлхүү гол нөлөө үзүүлдэг. За дээр нь мэдээж одоо энэ нөгөө гэр хороол тий худалдаа үйлчлэгийн нийт төвд одоо зорио очих гол зэвүүд нь болдог. Бид нэр төдийлөн анзаараад байдаг. Гэр хороол маань яг бодит нөхцөл одоо орчинд байна. Одоо яаж хүмүүс нь амьдраад идэгин те яаж одоо энэ нөгөө хотынхоо нүүдэлжийн соёлыг яг яаж аваад үлдсэн хүмүүс иргэдийн амьдрал илүү одоо автентик урбан одоо энэ байдлыг хослуулсан энэ юмнуудыг илүү төлхөө үзэн. За мэдээж энэ шашны аялал жуулчлал бас нэлийн төлхөө орж ирж байгаа одоо ганданж гэдэг юм уу те одоо чойжин ламын цөм үзэж гэдэг юм уу нэлийн одоо энэ нөгөө шашин талын одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх бас энэ гол чухал төвцийг нь болоод байгаа тийм. Бас ерөнхийдөө дийлэнх яригддаг сэдвүүдээс нэг шин зүйл сайн ингээд орж ирж байна тийм ээ. Тэгэхээр яг нөгөө гэр хороолол болон барилга жилтийн тэр хослол гэр хороололд одоо гэр суудтайгаар яаж амьдарч байгааг бас их харах сонирхолтой байдаг. Тэрүүгээр бүр одоо ингээд хотын явгаа аялал бүр зохион байгуулдаг компаниуд бол одоо ингээд байгаа. Тэгээд аяллаа одоо санал болгоод тухайн жуулчд маань тэрийг нь илүү сонирхоод ер нь яаж амьдрал нь байдгийг гэсэн ерөнхий ойлголт мэдээллийг тэндээс аваад тэгж явдаг. Бас их одоо их хүндэгддгүү сэдв биш үү саяны хэсэг бол тийм. Дээр нь бол одоо уучлаарай манайхаас одоо city tour гэдэг одоо хотын аяллыг одоо зохион байгуулдаг байгаа. За мэдээж энэ дээр бол нөгөө
одоо тухайн компани болгоно нэг хотын аяллыг зохион байгуулахад төвчрөл одоо өнөөгийн байдал ямар байгаа илээ те. Тэгэхээр одоо нэгдсэн одоо энэ бодлогоор гаргаж ирээд манай одоо City төр төслийг хэрэгжүүлж байгаа. За энэ дээр бол хамтарч ажиллах компаниуд бол одоо ажиллаад тэгээд ер нь хоттой танилцах аяллыг зохион байгуулдаг тийм байгаа. За City төрийн одоо маршрутын хувьд ер нь ямар байх вэ? Хэр хэмжээний хугацаа зарцуулах уу? Дээрээс нь одоо үн ханшны хувьд хувийн эрхлүүд тогтоох уу? Эсвэл хамтарсан байдлаар бодлогоор тэр үнийг тогтоож өгөх үү? Ямар журмаар явах уу? 2023 онд болоо яг энэ хотын аяллын 47 чиглэлийг бас аялал жуулчлалыг дэмжих зөвлөлөөр одоо батлуулаад ингээд ажилласан байгаа. За хотын аялал маань зөвхөн одоо ингээд зориочих газрууд гэлтгүүгээр одоо хүүхэд багчуудад зориулсан үйлдвэртэй танилцах аялалч гэдэг юм уу те. Эсвэл том бүтээн байгуулалттай ингээд танилцах аялал, за шинжлэх ухааны аялал, түүх археологийн аялал гэдэг ингээд төрөлжсөн байдаг. Тэгэхээр энэ болгоноор ингэж маршрутаа хийгээд тэдгэрийг одоо жуулчдад санал болгохоор мэдээж дуртай хүлээж авдаг. За мэдээж энэ төсөл маань болохоор одоо 2015 6 оноос эхлээд хэрэгжиж байгаа юм төсөл байгаа тийм. Бас харьцангуй нэлээд жил бол явсан байна шүү дээ тийм ээ. Одоо түрүүний нөгөө гэр хорооллын бодит нөхцөлөдлийг үзэх сонирхолтой байдаг гэдэг шиг юу нь яг хотын ямар туршлагыг бас жуулчид илүү сонирхдаг. За жишээлбэл одоо бид нар Солонгос хэд бол ерөнхийдөө одоо бүр сегментээ ниш болгоод одоо тодорхойлсон байдаг. Гоо сайхны мис засал тийм ээ, эрүүл мэндийн аялал жуулчлал гэдэг зүйлээ түлхүү санал болгодог бол манай Улаанбаатар хотын бас яг хотын туршлага гэх юм уу тэр Улаанбаатарын соёлтой нийцсэн бодлого илүү наривчлал юу байна гэж та бүхэн хардаг байна. За одоо жуулчд маань Улаанбаатар хотод яг юуг зорж ирээд үзээд байна гэхээр за мэдээж хотжилт маань нүүдэлчтэй зохицохоос гадна одоо түүх соёлын дурсгал, байшин барилга тий одоо тухайн одоо 1960 70-аад онд одоо ингээд баригдсан байшин барилгууд түүхэн одоо энэ олборуудыг бас хот орчмын одоо бүс нутагт үзэх боломжтой. За дээр нь одоо худалдаа үйлчлэгээ буюу одоо шопингийн аялал бас байна тий. Мэдээж одоо дэлхийд танигдсан брэндүүд биш тий говь эвсэгч гэдэг юм уу тий. Иймэрдүү одоо үндэсний үйлдвэрлэгч одоо компаниуд байна. За тэгэхээр энэ нөгөө шопингийн бас аяллууд бас нэлээд орж ирж байгаа. Шопингийн аялал гэдэг дээр одоо уламжлалт гар хийцэн бүтээгдэхүүн, арьсан бүтээгдэхүүн, бүгд л орж ирнэ тийм бүтээгдэхүүнүүд орж ирнэ. Тийм дээр одоо хүнсний одоо бүтээгдэхүүнүүд те чацарганж гэдэг юм уу бас одоо хошгонж гэдэг юм уу бас нэлээд сүүлийн үед одоо манай монголчууд маань бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бол айгүй шин шатанд гаргаад ирсэн байгаа тийм. Одоо нэг бас сая одоо худалдаан дээр гээд ингэсэн чинь нэг уйж асуух зүйл байна. Хуучин урт цагааны гудамжийг мөн одоо яг жуулчлалд зориулсан худалдааны гудамж болохоор төлөвлөж яах гэж ойлгосон. Одоо тэнд бол яг үндэсний өв соёлыг түлхүү шингээсэн бараа бүтээгдэхүүнүүдийг борлуулах зориулттай юм үйлчлэгээ худалдааны цогцлбор бас үйл ажиллагаа явуулна гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ дээр бас тодорхой бодлогыг баримтлах уу танахта энэ сэдв хамаарах уу? Мэдээж хамаарна тий жуулчны гудамж гэдэг болохоор за жуулчны гудамж зөвхөн одоо тэр худалдаа үйлчлэгээний төв байхаас гадна ер нь бол эргэж жуулчдад одоо зориулсан одоо жуулчны гудамж тий одоо олон улсад бол хоолны гудамжж байна. Эсвэл арт урлагийн гудамжж байна. Янз бүрээр ингээ хөгжүүлсэн байдаг. За манай одоо зүгээс бол бид нэр илүү түлхүү одоо чөлөө цаг аялагчдын амрагчдыг одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх тий аятай тухтай орчинд одоо үйлчлүүлэх байдлыг ер нь бодолцож үзээд ер нь хоолны одоо гудамж маягаар тогтжуулах иймэрдүү чиглэл одоо баримталж одоо дэшээ санал болгож ажиллаж байгаа тийм. Мөн хоолны гудамж гэснээс шөнийн аялал жуулчлалыг бас дэлхийн бусад одоо метрополис хотууд сая хүнээс дээш хүн амтаа томоохон хотууд их сайн хөгжүүлсэн байдаг. Одоо шүн тасралтгүй ажиллах тэнд хоол үйлдвэрлэл явагдаж байх өөр бусад арга хэмжээнүүдтэй ийм гудамжууд байдаг. Тэгэхээр энэ шөнийн аялал жуулчлал, ивент аялал жуулчлалын талаар бас цаашид хэрэгжүүлэх бодлого юу байгаа вэ? Яг одоогийн байдлаар Улаанбаатар хотод одоо
12 цагаас хоошоогоо жуулчид үзэх харах одоо боломж бас хэр хангагдсан байдаг юм бол одоо хуучин бол хүүхдийн 100 орчимд л гудамж байгуулагдсан боловч одоогоор үйл ажиллагааны явахгүй байгаа шүү дээ тийм ээ. 2017 оноос бас одоо санаачлаад нийслэлийн зүгээс одоо энэ жуулчд зориулсан шөнийн одоо гудамж. Гэхдээ энийг яг шөнийн ч гэлтгүй ер нь гэрэл гудамж гэдэг нэршлэлээр ер нь яваад тухайн одоо ирсэн жуулчд маань зөвхөн өдрийн цагаар одоо бүх одоо дэлгүүр хоршоо ресторан ажиллахаас илүүтэйгээр шөнө 4 цаг хүртэл ажиллах ингээд зохицуултыг хийгээд тухайн үед л ажиллаж исэн. Тэгээд одоо бас нэг одоо энэ тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаад ингэ болсон байгаа. За энэ чиглэл дээр бас бид бүхэн нэлээд хэдэн одоо бүсчлүүдийг одоо судалж үзэж байна л да. Одоо орон сууцны хороол болохоор тухайн одоо оршин суугчид гэр одоо оршин суугч гэр бүлүүдтэй бид нэр зөвшөлдсөх маягаар явахгүй болохоор тухайн бас одоо иргэдэд ийм халтар байдлаар шийдэж болохоор байгаа. Тэгэхээр бид цэрэнд оржийн гудамж гэдэг юм уу, цагааны гудамж гэдэг юм уу бас дүүргүүдэд байдаг нэлээд одоо ашиглахгүй гэх нь одоо хайшин. Гэхдээ ер нь бол нөгөө томоохон цэцэрлэг дүүрэл одоо ийм газруудыг ер нь байршлуудыг бид нэр сонгож аваад судалгаа хийгээд энэ дээр бол иймэрдүү одоо төрлийн зайлшгүй үйлчлэгээ байх шаардлагатай хэрэгцээтэй байна гэсэн үүднээс судалгаа мэдээллүүдийг аваад энэ дээр бол ажиллаж байгаа тогтчлолт одоо үйлчлэгээ хийхээр саяхан гэхэд бас Сүхбаатар дүүргээс бол одоо моделийн гудамжийг бас айгүй хөргөн автомашингүй болгоод ингээд зохицуулсан. За хуучин бол бас өглөөний гудамж гээд одоо гутлын орой 2-ыг бас ингээд тогтжуулсан. Иймэрдүү байдлаар ер нь шийдээд явхад бас боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь яг энэ шөнийн аялал жуулчлал, ивент зохион байгуулах нөхцөл боломжийг бол нийслэлээс хангах тухай бодлогодоо тусгаж байгаа гэж ойлгох. Тийм зөв. Байршлын хувьд тэгэхээр маш одоо тийм бас хурцлж үзэх хэрэгтэй байгаа тийм. Шууд л одоо ингээл энэ дээр юм хийнэ гэдэг ингээд төлөвлөх бол учир дутагдaltaй тий. Тухайн орчин байнаас жуулчдын хөл хөдөлгөөн хийх байдгүй. Тэр нь оршин суугчдын зүгээс бас ямар одоо сөрөг одоо нөлөөллийг тэдэнд үзүүлэх үү гэдгийг хүртэл харгалзаж үзэх ийм хэрэгтэй болчихж байгаа. За ивент аялал жуулчлалын тухайд бол мэдээж манаас нэг 20 орчим одоо ивент арга хэмжээ зохион байгуулдаг гэж байгаа. За энэ дээр бол бас нийслэлийн зүгээс ч гэсэн их дэмжиж ажилладаг. Энэ мэн одоо жуулчдыг татах, тэдэнд одоо Улаанбаатар хотод байх, хугацааг уртасгах ийм боломжийг олгож байгаа гэсэн үг. Одоо нэг хоноод явах висэн жуулчныг бол бид нар ивент арга хэмжээ таараад ч юм уу эсвэл төлөвлөгөөнд нь ороод инглээ гэхэд дахиад нэмээд 2-3 хоног ч юм уу ингэж нэмэгддэг ийм байгаа. Энэ дээр зөвхөн аялал жуулчлалын ивент гэхгүй бас спортын ивент те урлагийн ивентүүд хүртэл нэмэгдэж орж ирж байгаа. Тийм жишээ нь одоо Play Time гэдэг юм уу Улаанбаатар марафон гэдэг ингээд ороод ирж байгаа. Тэгэхээр яг энэ зуны тухайд одоо Улаанбаатар хотод болох онцлог фестивал, арга хэмжээ, ивентүүд юу байна таас бидэнд танилцуулчихгүй. Одоогийн байдлаар яг одоо тухайн өдрийнхөө зөвшөөрлийг авсан төлөвлөгдсөн тикет тасалбар нь борлуулалтанд гарсан арга хэмжээнүүдээс дөрөв. Аялал жуулчлалыг одоо аялал жуулчлалын тухай хуулиндаа бас одоо тухайн хонд зохион байгуулагдах ивент 10 хонд зохион байгуулагдах ивент арга хэмжээнүүдийг өмнөх оныхоо 10 сард бас ингээд батлуулах юм хуультай байдаг. Үүнийхээ дагуу бас одоо энэ одоо жуулчдыг татах зорилготой учраас эртнээс аяллаа төлөвлөдөг тий жуулчтай. Тэгэхээр манай зүгээс энэ 20 ивент арга хэмжээ ингээд зохион байгуулахаар төлөвлөгөөнд оруулсан байна. За хамгийн ойр ээлжинд бол Бурхан багшийн дүүцэн өдөр гэдэг дүүцэн өдөр гэж зохион байгуулдаг төв талбай дээр зохион байгуулад Монголын бурхан шашны гандан тэгчлэн хийдэг хамтран зохион байгуулдаг арга хэмжээ байгаа. Энэ жилийн тухайд бол 5 сарын 31-нд зохион байгуулагдана. Төв талбай дээр төв талбай дээр зохион байгуулагдана. За энэ дээр бол нөгөө шашны аялал жуулчлал маань илүү төлхөө яригдаж эхэлнэ. За үргэлжлүүлээд 6 сарын 6-7-нд талын салхи гэдэг олон улсын мото фестивал байгаа. За энэ арга хэмжээ маань бас 10-аад нутагшаад 10-аад жил болсон ийм арга хэмжээ байгаа. Олон улсын 12-3 улсаас одоо зориод жуулчд ирдэг. Зөвхөн яг тусгай сонирхол буюу одоо энэ мотод одоо жуулчд одоо оролцдог ийм арга хэмжээ байгаа. Тийм за үргэлжлүүлээд хүрээ цам даншиг наадам арга хэмжээ маань бас зохион байгуулагдсан 6 сарын 27-28-ны өдрүүдэд. За энэ маань бас одоо бас өмнөх жил засгийн газрын тогтоол гаргаад жил болгон 6 сарын сүүлийн 7 хоногийн
амралтын өдрүүдэд зохион байгуулахаар ингээд болсон байгаа. За үргэлжлүүлээд бас Дээлтэй Монгол наадам байна. Үндэсний хувцсны өдөр буюу 7 сарын 9-ний өдөр бас зохион байгуулагддаг. Мэдээж өвлөө уламжлагчдаас авахуулаад одоо орнуудаас хүртэл зорж ирж оролцдог ийм арга хэмжээ. За тэгээ хаанаас нь үндэсний баяр наадам гэх мэдчлээ юу шүү дээ тийм ээ. Тайм бас дундаас болно тий. Одоо өөр бусад мал ахуйтай холбоотой фестивалууд юу байх вэ? Жишээлбэл одоо за соёл спорт аялал жуулчлалын яамнаас бол жишээлбэл одоо өвлийн баяр, мөсний баяр гэх мэтчлэн бас ингээл нутагшуулаад хийгээл жил болгон хийгээд хөгжөөд ирж байна л да. Яг үүнтэй адил төстэй бас арга хэмжээнүүд 7-8 сард юу байх вэ? За нүүдэлчин фестивал болдог тий. Яамнаас соёл урлагийн засгийн газрын хэрэгжүүлэгчийн хамтлаг соёл урлагийн газартай хамтран зохион байгуулдаг. Энэ бол яг л одоо нөгөө Монгол ахуйтай нэг дор бүгднтэй танилцах боломжийг одоо жуулчдад олгодог гэдгээрээ онцлогтой. За мөн Төвийн аймгийн одоо соёл жуулчлалын газар холбооноос одоо бас аригны баяр, хоньны баяр гэдэг юм үү тий. Ингээд ивент арга хэмжээнүүдийг бас хот орчим зохион байгуулдаг тий. Тэгэхээр яг одоо эдгээр арга хэмжээнүүдийн ерөнхий мэдээлэл, сурталчилгаа, тэр промошн цацалтыг ямар бодлогоор яаж явуулдаг юм бэ? Үүн дээр мөн бас одоо хэдийн хэмжээний төсөв мөнгийг суулгаж байна. Эргээд одоо суулгасан төсөв мөнгө маань хэдэн хувийн ашигтайгаар эргэж төсөвт төвлөрдөг вэ? Одоо энэ жилийн тухайд хэд бол яг нийслэл хотод одоо 2.5 их 80 төгрөгийн төсвийг төвлөрүүлсэн байна гэж энэ энэчнээс одоо мөн бас аялал жуулчлалын салбараас орж байгаа орлого хамаардаггүй яадаг юм болоо. Яг уу одоо орлогын хувьд бол аялал жуулчлал бусад салбараас одоо шалтгаалаад нийслэлийн 2% татвар гэж одоо төвлөрүүлдэг тий. За өнгөрсөн жилийн 2025 онд бол нийт 35 орчим тэрбум төгрөгийн орлого ингээд төвлөрүүлсэн байгаа. За энэний нэг 30-40% нь аялал жуулчлал ачлага үйлчилгээний салбараас одоо төвлөрүүлсэн юм орлого гэсэн статистик байгаа. За үлдсэн хувийг нь мэдээж 8% нэрийн барааны дэлгүүрч гэдэг юм өөр бусад одоо нийслэлийн татвар ингэж төвлөрүүлж ингэж байгаа ажил тий. За энэ жилийн тухайд яг нийслэл хот дээр шинэ маршрут, шинэ үйлчилгээ гарсан уу? Аль эсвэл өмнөх жилүүдийн үйлчилгээнүүдээ илүү сайжруулалт хийгээд явахаар байгаа юу? Өнгөрсөн оны хагас жилээс хойш энэ оны одоо 4 сар хүртэл бид хүрээлэн төсөлтэй хамтраад Улаанбаатар хот орчимд одоо аялагч, явган аялагч, гэрэл зурагчид одоо иргэдэд зориулсан юм 22 маршрутыг тохижуулж ажилласан байна. За одоо энэ яг маршрут одоо таад мэн сайн мэдгүй байгаа шүү дээ тий. За энэ аялын маршрут тохижуулсан зам жимүүдийг сурталчлах ажлыг бид бас энэ дулаан орохоор буюу одоо энэ 6 сараас ахуулаад хийхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа. Би энэ дээр бас нэг номоо аваад ирсэн байгаа. Та бүхэнд бас дурсгалуулаад бэлтээгээд. Баярлалаа. Номноос нь тэгвэл сонирхож болох одоо 22 жим гэдэг нь хаагур байх. Эсвэл одоо зарлагдах хугацаанд болоог байгаа юу? Энэ бол ингээд олон нийтэд одоо хэмжмэл байдлаар ингээд гарцсан байгаа тийм. За энэ мань ингээд одоо нийслэлийн аял жуулчлалын газар, нийслэлийн засаг даргын хамгаалалтын газраас санаачлаад за хүрээлэн төслийн багтай хамтраад хэрэгжүүлсэн ажил байгаа. За энэ ажил маань одоо хэвлэмэл байдлаар ер нь бол хэвлэгдээд олон нийтэд манай жуулчны мэдээлэл сурчлагын төвүүдээр ингээд түгээгдээд ажиллаж байгаа. За тэгээд энэ одоо танилцуулах материал маань болохоор одоо явган аялагч, гэрэл зурагчд маань нэр нь аялахад ямар хувцс өмсгөөж гэдэг юм уу те бяцхан аялагчид юуг анхаарах уу, гэрэл зураг авахд яаж одоо юун дээр анхаарах уу гэсэн бүх төрлийн мэдээллийг оруулахаас гадна одоо жигжид одоо Улаанбаатар хот орчим сонгон айрхан гэдэг ингээд 4 уул тэгээд тэрийг дагсан айгүй олон юм үзмэр голлох газрууд байгаа аялах гоё одоо юм ногоон бүсийн орчимд аялах энэ газруудыг бид нэр илүү тэмдэглэж ингэж ажилласан байгаа. За энэ дээр ингээд хэдэн километр зам жимийг туулаад тэгээд одоо ямар одоо аймддаг ч гэдэг юм уу ямар одоо дурсгалт газрыг үзхүү гэдгийг ингээд багтаасан ийм байдлаар гаргасан байгаа. Энийгээ удахгүй бас одоо олонд танилцуулах байдлаар контент бэлтгээд хүргэхээр ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэ 22 жимийн сурталчилгаа таниулах ажил бол 6 сараас эхлээд хийгдээд байгаа тийм ээ. Ер нь илүү одоо гэрэл зураг авах сонирхолтой ч юм уу амжилтыг харах сонирхолтой хүмүүсээ явах байршлууд гэж ойлгох уу? Энгийн бас нөгөө
одоо бид нар чинь нэг амралтын өдрүүдээрээ гэр бүлээрээ тий богд хавал руу ч юм уу жингэлтэй хархан руу ингээд алхдаг штэ. Эдгээр хүмүүс ч гэсэн зориулсан. Ер нь бол нийт хотын иргэдэд зориулаад дотоодын аялал жуулчлал гэсэн утгаараа энийг бол гаргаж ирж байгаа. Маш сонирхолтой санагдаж байна. За энэ жилийн тухайд тэгвэл энэ шинэ маршрутыг илүү хөгжүүлж байгаа юм байна. Түрүүн тэмдэглэгээний талаар бас ярьлаа. За зарим тохиолдолд дулаан орноос ирж байгаа жуулчдын хувьд бол манай улсад өглөөдөө оройдоо ялангуяа одоо уусан давирах үед бол огцом хүүтрэх, амнасаа алдах эрсдлүүд ч гэсэн тулгардаг. Тэгэхээр яг үүнтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл гэх юм уу, аль эсвэл нөгөө талаасаа төөрхөөс сэргийлсэн тэр замын тэмдэглэгээ анхааруулгыг яг явган алхагчдад нийслэл орчмын бүсэд яаж одоо хүргэдэг юм болоо. За яг энэ номон дээр одоо хийгдсэн байгаа ажлуудаас гадна өмнөх жилүүдэд бид нар бас одоо богдхон ууланд тогтчлтыг 2 газарт одоо хийжсэн. За тэн дээр мэдээж нөгөө тэмдэглэгээ эхлэл зээг төгсгөл зээгч гэдэг юм уу те сууж амрах одоо тогтчлтын хэсэг гэсэн байдлаар ингээд гаргаад өгсөн байдаг. За Чингэлтэй хариханд байгаа сонгой арга ууланд байгаа ч гэдэг юм уу. Яг хөө тэмдэглэгээ бас харьцангуй бага. Яг энэ одоо 22 замчин маршрутаар одоо хийсэн байна. Одоо хамгийн томоохон одоо тэмдэглэгээ жуулчтай аюулгүй байдал чиглэсэн ажил. За үүнээс гадна бид нэр бас нийслэлийн цагдаагийн удирдах газар Монголын оюутны холбоотой хамтраад жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр оюутан цагдаа арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. За энэ арга хэмжээнд маань нэр нь бол төлхөө нөгөө оюутнуудыг хамруулад зуны одоо 3 сар ер нь бол хэрэгждэг ийм арга хэмжээ байгаа. За энэ арга хэмжээнд маань ер нь бол жил болгоно нэг 160-аас 100 орчим оюутан хамрагдаад за тэгээд одоо тодорхой чиглэлүүдэд жуулчдын хамгийн их хөдөлгөөнтэй чиглэлүүдэд хуваагдаад тараах материал, аюулгүй байдлын санамж зөвлөмж гэдэг юм уу тийм иймэрхүү материалыг өгөөд ингэж ажилтдаг. Өнгөрсөн жил бол нэг нийт 62 оюутан ажиллаад 32 чиглэлд ажилласан. Тэгээд 20,000 орчим одоо иргэд жуулчдад мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд энэ бас нэлээд том одоо бол хэрэгжээд 10 дахь жилдээ ирнэ явж байгаа. Энэ жил бас КОП-тай холбоотойгоор бид хэд хугацааг нь уртасгах, тоог нь нэмэгдүүлэх энэ ажлыг бас одоо уламжлаад ажиллаад төлөвлөлөөд ингэ явж байна. КОП 17 гэд нэрээ түрүү яригдсны дараа асууя гэж байгаа дараагийн асуулт руу орсон байна. КОП 17-гоор нийслэл хотод хичнээн одоо гадны зочид төлөөлөгчд мөн дагалдаж жуулчид ирэхээр байна. За түүний даацыг ер нь нийслэл бас яаж төлөвлөгөөтэй байгаа вэ? Яг нь КОП 17 маань айгуу одоо АСЕАН-ын дараа орж байгаа хамгийн том одоо арга хэмжээ байгаа. Тэгэхээр энэ дээр бол зөвхөн нийслэлээс гэлтгүүгээр одоо яамдуудаас засгийн газраас одоо ажлын хэсгүүд байгуулад хөх бүс тогоон бүс гэх мэтчлээ одоо ингээд ажлын хэсгүүд ингээд байгуулсан байгаа. За энэ дээр мэдээж нөгөө нөөц даацын асуудал гарч ирнэ те. Одоо яг жуулчны одоо улирлын бас одоо тодорхой одоо оргил үе дээр нь бас ирж байгаа учраас энэ дээр бас нэлээд зохицуултыг хийгээд тусгай ажлын хэсэг гаргаад тэн дээрээ ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж бас ирсэн төлөөлөгчдийг, зочдыг аялал жуулчлалын тодорхой бүсүүдээр бас явуулах ийм хөтөлбөр орсон байдаггүй. Аль эсвэл зөвхөн үйл ажиллагаа маань ерөнхийдөө хурал дээрээ төвлөрөөд ингэж явах болов. Мэдээж одоо тухайн арга хэмжээнд ирж байгаа хүмүүс одоо Монголд анх удаа зарим нь ирж байгаа, зарим нь яваад автаад 2-3 удаа ч юм уу ирж байгаа хүмүүс байна. Өнгөрсөн жилийн хувьд бол өнгөрсөн 2016 дахь баг хурлаар 10,000 орчим хүн одоо оролцсон гэсэн тийм статистик таа. Одоогоор бол яг манай дээр яг нийт хичнээн жуулчин ирэх гэдэг юм уу яг тодорхой би мэдээллийг нь аваагүй л байна л да. Манай ажлын хэсэгт байгаа хүмүүст байгаа. За тэгээд энэ дэр мэдээж нөгөө хотод анх удаа ирж байгаа ч гэдэг нь Монголд анх удаа ирж байгаа болохоор тодорхой хэмжээний бас аяллуудыг зохион байгуулахын төлөвлөлтүүд гарсан. За оюутан цагдаа бол одоо түрүү жилийн хувьд л зөвхөн одоо 22,000 гадны жуулчдад мэдээлэл тусламжийг хүргэсэн байна. 20 орчим мянга. Тэгэхээр энэ бас дотоодын иргэдийн тоо бас орсон байна. Тэгэхээр энэ жилийн тухайд бол мэдээж одоо КОП-то зэрэгцээд хугацааг нь уртасгаад тоог нь нэмэгдүүлнэ. Тэгэхээр тоо бол өшөө өсөх нэ. За тэгэхээр яг энэ оюутан цагдаагийн тоонд сайн дурын ажилтнууд буюу волонтеруудыг оролцуулдаггүй тийм ээ. Энэ бол тусдаа тоо гэж ойлгох уу?
Ер нь бол оюутан цагдааг бол дандаа л нөгөө ихтэй сургуулиудад сурж байгаа оюутнуудыг одоо нийтэд нь зарлаа. Тэндээс одоо хэлний мэдлэг мэдээж хүнд одоо танилцуулах одоо чадварч гэдэг юм уу те энэ зэрэгүүдийг нь харгалзаж үзээд сонгон шалгаруулалт хийгээд одоо жишээ нь англи, солонгос хэл дээр хэр зэрэг хэлний мэдлэгтэй байна. За газрын зурагтай хэрхэн ажиллаж ийн гэдэг юм уу. Бүх талаар нь одоо ингэж сонгон шалгаруулж аваад тэгээд тодорхой хэмжээний бас мэдээлэл зөвлөхөө одоо сургалт ороод тэгсний дараа дээр одоо жуулчдын анхны тусламж үзүүлэх сургалтыг хүртэл ордог ч гэдэг юм уу те. Яг аль цэгүүдээс очиж одоо жуулчдад голлох одоо мэдээллийн одоо тараах материалуудыг авах гэдэг юм уу те. Энэ талын мэдээллүүдийг өгсөний дараа оролдог байгаа. За мэдээж энэ жилийн хувьд нөгөө КОП маань 8 сарын сүүлээр зохион байгуулагдах учраас хугацааг нь одоо бид нар бол 6-аас 8 сарын ихэнх хүртэл одоо аваад өмнөх жилүүдэд зохион байгуулдаг гэсэн бол энэ жилийн хувьд бол 9 сарыг дуустал ч юм уу те бид нар зохион байгуулахаар ингээд төлөвлөлөөд хамтраад ажиллаж байна. Одоо жишээлбэл жуулчдын дийлэнхтэй очдог хэсгүүд буюу одоо Гандан, Чожин ламын сүм музей, Богдханы ордон музей гэдэг ч юм уу. Яг эдгээр талбайнуудад нийслэлийн аялал жуулчлалын газраас ч юм уу, аль эсвэл одоо тухайн байгууллагуудаас ч юм уу гайдууд, хөтчүүд, сайн дурын ажилтнууд байдаг. Өөрөөр хэлэх юм бол нийслэл хотод хөл тавьсан одоо яг гудамжаар алхаж яваад ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр Улаанбаатартай танилцж байгаа жуулчдад тийм мэдээлэл өгөх боломж нь хэр байдаг юм бол. За манай газар бол 2009 оноос ахуулаад жуулчдад зориулсан мэдээллийн төв гэж ажиллаж эхэлсэн байгаа. За анх бол нэг л одоо төвийг одоо Сүхбаатарын талбай одоо орчимд ажиллаулдаг байсан. За одоо бол 6 болоод ингээд өсөөд нэмэгдсэн байгаа. За хамгийн ихний одоо гейттэй зориу ирээд очих газар бол мэдээж нисэх буудал маань байгаа тийм. Тэгэхээр бид нар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 24 цагаар ажиллах байдлаар зохицуулт хийгээд жуулчны мэдээллийн төвийг ажиллуулж байгаа. За мэдээллийн төвийн ажилчид маань дор хаяж нэг 2-3 хэлний мэдлэгтэй, гадаад хэлний мэдлэгтэй ийм хүмүүсийг ажиллуулдаг байгаа. За дээр нь мэдээж төв талбай дээр байна, Сүхбаатарын талбай дээр Чойжин ламын музей дээр бас бид нэр хувийн хвшилтийг хамтраад бас ажиллуулж байна. Одоо удахгүй бас зайсан хийлд бас жуулчны мэдээллийн төвийг нээж ажиллуулахаар ингээд төлөвлөж байна. За сүүлийн гудамжинд мэдээллийн төв 2 байдаг. Нэг нь бол Солонгосын ойлтой төсөлтэй Монгол ойлтой гэсэн төсөлтэй хамтраад бидгээд тэрэлжид 2 тэрэлжид 1 хонхорт 1 за тэгээд сүүлийн гудамжинд нэгийг ажиллуулдаг тийм. Ингээд 6 зэрэгтэй. Тэгээд Герман улсын бас Хамбург хотод бид нар бас нэг мэдээллийн төвийг соёлын төвтэйгээ хамтраад ажиллаулдаг байна. За жуулчид бас Улаанбаатар хотод ирэхэд нийтийн тээврийн хүртээмж болон нийтийн бие засах газар, за амрах, гадаа орчинд суух, тэр цэцэрлэгжүүлсэн талбай гих мэтчлэн тиймэрхүү хэрэгцээнүүдэд маш их шаардагддаг. Бид ч гэсэн гадны улс оронд яваад ч хамгийн түрүүнд нийтийн тээврийн ойлгомжтой байдал, хямд төсөр байдлыг бол жуулчид ер нь анхаарч үздэг шүү дээ. Тэгэхээр яг нийтийн тээврийн тухайд ялангуяа яг энэ аялал жуулчлалын оргил улирал болохын зуны улирал дээр жуулчдад үйл ажиллагаа, чиглэлүүд нь хэр зэрэг тохиромжтой хүртээмжтэй байдаг юм бол за нөгөө талаасаа мөн ойлгомжтой байдал буюу маршрута харах, тэр тухайн үйлчлүүлэх одоо картыг хаанаас авахыг гих мэтчлэн мэдээллүүдийг юу нь яаж хүргэдэг юм болоо. За энэ мэдээллүүдийг бас одоо тухай бүр бид нар одоо аялал жуулчлалын компаниудад бас хүргэдэг, өөрсдөө ч бас одоо вебсайт одоо сурчлагын бүх сувгуудаар ингэж түгээдэг. За сүүлийн жилээс 2025 оноос ахуулаад одоос жуулчдад зориулсан бас одоо иргэдэд зориулсан байдлаар нийтийн тээврийг бас нисэх онгоцны буудал руу явуулж одоо ингэж эхэлсэн байгаа. За 3 чиглэлээс яг шууд одоо нисэх онгоцны буудал руу явахаар нэг нь 5 шараас нэг нь Сүхбаатарын талбайгаас гэх мэтчлэн ингээд одоо явсан байгаа. За үнийн хувьд бол 15,000 төгрөгөөр чарчхаар ингэж боломжийн ер нь нэг талдаа гэсэн үг тийм нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотын төв рүү тийм хүртэл тийм буцахтаа ч гэсэн тэрийг ашиглаад ингэж явах боломжтой. За энийг бас
өөрөөр бас нэмэгдүүлээд арай өөр гол цэгүүдээс зөвхөн Сүхбаатарын талбайч гэдэг юм уу зөвхөн өөр газруудаас тогтсон 3 чиглэлээсээ гэлтгүүгээр бас томоохон жишт бодолч гэдэг юм уу томоохон одоо нийтийн эзэмшлийн одоо энэ нөгөө зогсоол эндээс бид нэр бас явуулах одоо судалгааг бас хийгээд нийтийн тээврийн бодлогын газартай хамтраад ингээд хийгээд ажиллаж байгаа. Тий. За яг хуу нөгөө карт цэнэглэх тэгээд маршрутын ойлгомжтой байдал гэх дээр бол UB Cards гэдэг одоо аппликейшнийг бол ашиглаж англи хэл дээр бас хөгжүүлэлт нь ингээ хийгдсэн байгаа. Цаашаа бас хэллүүд дээр хийгдэн гэсэн төлөвлөлтүүд ингээ гарцсан байгаа. За дээр нь тийж одоо нөгөө нэг самбарууд байгаа тий автобусны буудлууд дээр байгаа самбаруудын арталт гэдэг юм уу иймэрдүү байдлаар ингээд одоо англи хэл дээр мэдээллүүд тий ингээд ажилласан байгаа тий. За одоо нийслэл хотод жуулчдын ирэх урсгал зуны улиралд түлхүү нэмэгддэгтэй холбоотой бас одоо бие засах газар буюу нийтийн нойлны асуудал яригддаг. Тэгэхээр яг энэ дээрээс энэ нийслэлийн аялал жуулчлалын газраас саналуудаа ер нь бас яаж хүрэгдэх юм бэ? Одоо бол нийтийн бие засах газрууд бол маш хангалтгүйгээс гадна зарим тохиолдолд өөр одоо чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна, зориултын бусаар ашиглаж байна гэдэг мэдээлэлүүд бас явдаг. Энэ дээр ер нь саналаа яаж өгдөг юм бол хэрэгжилтэн дээр ер нь ямар хяналтыг тавьдаг юм бол за нийтийн одоо тээврээс гадна энэ одоо нийтийн ариун цэврийн байгууламж гэдэг бол бас нөгөө жуулчдын аятай тухтай одоо энэ байдлыг хангахад бас ингээд төлхөө одоо нэг оролцдог ярих сэдвүүнэдэг. За тэгээд энэ нэр бол нийт одоо Улаанбаатар хотод одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг бол нөгөө ерөнхийд жуулчдад үн төлбөргүйгээр одоо ариун цэврийн байгууламж ашиглуулах энэ одоо завхрамжуулалт гарцсан. Тэгэхээр бас харьцангуй гайгүй гэж үзэж байгаа. Яг уу дутууд үлмиг одоо мэдээлэлгүйгээсээ болоод яг уу яг ингээд тусдаа байгуулсан байгууламжууд руу орж үйлчлүүлж байгаа мэдээж эргэж болж тал их л байгаа л да. Нэг 30-аас 45 орчим нийтийн одоо энэ ариун цэврийн байгууламж хотод бол одоо тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Яг уу зарим одоо тохиолдол нөгөө одоо засвар шинжилтийн ажилч гэдэг юм уу тэгээ ус дулааны одоо нөгөө хоолой солих гэдэг юм уу тэрнээ шалтгаалаад жоохон доголдох юм асуудал гардаг. Бусдаар бол ер нь харьцангуй гайгүй тэгээ цэвэрлэгийн үйлчилгээний хувьд ч гэсэн бас нэлийн анхаарч ажилтдаг байгаа хотогчлолт холбогдох газруудаас. За одоо соёл, урлаг, хоол, спортын аялал жуулчлалгээд бас дотроо ингээд ер нь хуваагдах хандлагатай байгаад байна орчин үеийн аялал жуулчлал. Тэгэхээр яг эдгээр чиглэлүүдээр төлөвлөгөөгөө гаргахдаа тодорхой одоо хувийг эзлүүлээд за ийм хувийг нь яг энэ чиглэлийн арга хэмжээ эзлэнэ гэдэг тийм төлөвлөгөө графиктай ер нь явдаггүй. Тийм манайхаас одоо зохион байгуулж байгаа юуны дарга хэмжээ соёлынх ч ордог, спортынх ч ордог ийм арга хэмжээнүүд байгаа. Тэгэхээр одоо энэ дээр одоо 1000 хямар олон улсын эмэрт харваны наадам гэдэг одоо бас спортын наадам болчихж байгаа. За бүрэгдийн баяр гэдэг одоо бас бүрэгдээр ан хийх одоо дэлхийн аварга шал оруулах тэмцээнийг бас энэ жил бид нэр 3 сард зохион байгуулсан. За Улаанбаатар марафон гэдэг одоо нийслэлийн биеийн тамир спортын газар засаг даргын тамгын газар одоо бусад агентлагуудтай хамтран зохион байгуулдаг энэ арга хэмжээ байгаа. Тэгэхээр энэ маань бас спортын төрөлтэй ингээд орчин. Тийм соёл одоо илүү соёлын тал руугаа гэдэг юм бол мэдээж билет тайм, дээлтэй Монгол наадам за өөр бусад одоо ингээд арга хэмжээнүүд ингээд ороо явж байгаа. Тэгэхээр бас харьцангуй бодлогын хүрээнд солонгоруулдаг тийм даан ганц одоо аялал жуулчлал гэхээсээ илүү яг нөө төрөлцсөн байдлаар за өнгөрсөн жилийн марафонд гэхэд 30 орчим мянган жуулчин оролцогч оролцоод за 41 улсын одоо гадаад улсаас одоо тамирчдад оролцсон юм бас таа байгаа. Тэгэхээр бас энэ маань ч гэсэн бас одоо Улаанбаатар хотод ирж байгаа одоо жуулчдын нэг төрөлсөн бас нэг юм ивент арга хэмжээ болоод өргөжөөд явж байгаа. За яг одоо нийслэлийн хувьд
сошиал медиаг хэр ашиглах вэ? Инфлюенсер болон одоо тий блогеруудтай ер нь хэр хэмжээнд хамтран ажилладаг вэ? Аль эсвэл одоо бодлогын хүрээнд яг албан байдлаар өөрсдийн байгаа нөөц болцоонд ашиглан бас сурталчилгаагаа хийж байна уу? Ер нь яг танаа газар дээр мэдээлэл сурталчилгааны ажлыг одоо хэр их чухалчилж авч үзэж байна? Та бол яг хариуцсан хэлцэн даргын хувьд л ач холбогдлыг бол мэдээж маш өндрөөр үнэлж байгаа хаа. Яг бодит ажил хэрэг дээр бас бодлого ер нь яаж яваад байна? Мэдээж одоо мэдээлэл сурталчилгаа маркетинг бол одоо аялал жуулчлал хамгийн одоо сүүлийн жилүүдэд байр суурийг бол давмгаа эзэлж байна тий. За энэ дээр бол манай газрын зүгээс яг эргэж олжтод зориулсан одоо мэдээлэл сурталчилгааны төвүүдээс гадна яг сошиал тал руугаа гэдэг юм бол бидгээд маань гадаад одоо жуулчдад зориулсан Visit Улаанбаатар гэдэг одоо аялал жуулчдад зориулсан вебсайт тий гар утасны аппликейшнийг Access Mongolia компанитай хамтраад ингээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэ дээр бол одоогийн байдлаар хоёр хэлний сонголтойгоо одоо энэ жилийн тухайд одоо англи, солонгос, хятад, орос гэдэг юм уу дэлхүү одоо жуулчд ирээд мэдээлэл авах одоо боломж нөхцөлийг нэг дороос одоо тий сошиалаас орчноос одоо интернет орчноос авах юм боломжийг бүрдүүлээд ингээд ажиллаж байна. За инфлюенсер олонний танил одоо нөлөөлөгчдийг бас одоо энэ жилээс төлгөө одоо аялал жуулчлалын хотын аялал жуулчлалыг сурталчлах тал дээр ингэж хамтарч ажиллахаар бас нэлээдгүй олон төлөвлөгөө гаргацсан яг одоо хэрэгжилтийн процессын шатн дээр ингэж явж байна. Зарим дэлхийн томоохон хотод бол одоо аялал жуулчлалын амбассадортой ч юм уу яг одоо ийм дүр төрхтэй байдаг. Тэгэхээр яг энэ чиглэлд бас ер нь ажиллах болов уу? Ягаад тэгэхээр одоо Монголоос бас соёл, урлаг, бөгөөд спортын салбарт, за мөн оюуны спортын салбарт гэдэг ч юм уу дэлхийд одоо гарсан маш олон алдартай тамирчид байдаг шүү дээ. Тэгэхээр яг эдгээр хүмүүс рүү бас санал явуулах ч юм уу, хамтран ажиллах хүсэлт ч юм уу тавьдаг болов. За одоо зөв миний мэдж байгаагаар гэх юм бол одоо гадаад харилцааны яамнаас жишээлбэл одоо Монголын бас итгэмжит одоо төлөөлөгч нар, соёлын төлөөлөгч нарыгаа ингээд тавьдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан нийслэлээс бас ийм одоо итгэмжит төлөөлөгч нар ч юм уу аль бие бас ийм тэгээ сурталчлах үүрэг бүхий одоо хүмүүсийг ер нь цаашид ажилуулах болов уу? Тий өмнөх одоо засгийн үед би тэгэд бас яг энэ талаар бас ярилцаад одоо мэдээж нөгөө хотын өнгө төрөх одоо нүүр царай болсон одоо энэ сурталчилгаа маркетингийн ажилд тий контентын ажилд одоо ингэж ажиллахаар бас ингэж яригч аасан. Тэгээд одоо тухайн ажил маань бас их төдийлөн хэрэгжээгүй нэг хэлэхэд гэхдээ энэ жилийн тухайд бол бид нар яг хот гэлтгүүгээр энэ чинь нөгөө Монгол улсын нүүр царай гэдэг утгаараа одоо соёлын яамтайгаа гадаад харилцааны яамтайгаа хамтраад бид бүхэн одоо яг энэ нөгөө илч төлөөлөгчдүүдийг одоо ингэж тамилж ингэж ажиллаж байгаа тийм. Хотын өнгө үзэмж болон харагдцсан дээр бас жишээлбэл танаа газраас санал хүргүүлэх ч юм уу өөрсдийн салбартаагаа ууях ийм холбоо хамаарал байдаггүй аль эсвэл одоо зөвхөн хариуцсан хилтэс газрууд нь яг ажил үүргээ гүйцэтгээд явдаг. Одоо тодорхой хүрээнд бол одоо сая Хуучин хотын дарга Нямбатар гэхэд жишээлбэл одоо хотын өнгө үзэмжийг сайжруулах, үүднээс энэ хаягчлалыг нэг стандарттай болгоно, энэ барилгачлалтын талбай хашаагч гэсэн нэг стандарттай болгоно гэж бүгд Улаанбаатар хотын тэмдэгтэй логотой одоо слоган өгдөө байсан шүү дээ. Энэ хүрээнд юу н танаа одоо газрын холбоо хамаарал хэр байдгийн болоо саналуудаа бас яаж өгөх үү? Ер нь бол нөгөө уялдаа холбоотой ажилтгүй яг нэг одоо нийслэл гэсэн нэр дээр явж байгаа учраас бид нар одоо жишээ нь зайс толгой одоо орчмын одоо эвдрэл гэмтэл гарлаа гэхэд бид нар одоо дөрвөлөнд хандаад яг одоо энэ чиглэлийн одоо энэ шатын одоо тэмдэгжүүлэлтийн ажлууд одоо ингээд орхигдсан байна. Энэ ажлыг одоо хийх одоо хамтарч хийх одоо хүсэлттэй мичиг ч юм уу эсвэл уулзалт хийгээд ингээд дор бүрэн ингээд шийдээд явдаг байгаа. Яг ингээд энэ дээр бол дан ганц байгууллага ер нь бол хүч нүгрэхгүй тогтжилт зардал гарантийн мэдээж тийм хаягжилт гэхэд л одоо хотын стандартын газраас одоо нэгдсэн өнгө төрхөөр одоо хотыг ямар одоо байдлаар харагдах уу гэдэг байдлаар ер нь бол ингэж ажилтдаг байгаа. Улаанбаатар хотод нэг жуулчин дунджаар хэдийн хэмжээний зардал гаргадаг вэ? Үүнийг одоо тэд хоногт ийм байна, тэдээсээ шонол энэ хэмжээний байна гэдэг ч юм уу тийм тооцоол судалгааг ер нь гаргадаг болов уу?
Яг энэ дээр бол нөгөө Монгол улсад ирсэн нэг жуулчин хэдэн одоо долларын одоо орлогыг одоо үлдээж ийн гэсэн байдлаар бол тооцож гаргадаг. Яг хуу манай газрын зүгээс бол яг нөгөө ивент арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ ивент арга хэмжээнүүдэд нийт хичнээн жуулчин оролцоод хэдэн одоо тэрбум долларын одоо орлогыг одоо төвлөрүүлж ийн гэдэг байдлаар бол статистик гаргадаг байгаа. За өнгөрсөн онд гэхэд нийт 1.4 тэрбум одоо төгрөгийг бас төвлөрүүлсэн байгаа. Тэгээ энэ дээр бол нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчдийг зөвхөн одоо ивент арга хэмжээ мэн ганц одоо тухайн одоо болж байгаа үйл ажиллагаанаас гадна одоо тухайн одоо орчин хүмүүс мэн бэлэг дурсгалын зүйл худалдаж авах ч гэдэг юм уу те усан дагаар үйлчлэгч гэдэг юм уу иймэрдүү байдлаар одоо давхар нөгөө эдийн засгийн үр өгөөжийг өгөх талаас нь энэ дээр ингээд төлөлтүүдийг хийгээд за энэ дээр бол өнгөрсөн жилийн хувьд 750 орчим байгууллагыг хамруулад нийт одоо 20 одоо ивент арга хэмжээ зохион байгуулахад 750 одоо энэ байгууллага аж ахуйн нэгжүүдийг хамруулад 14.5 тэрбум одоо төгрөгийн одоо орлогыг ингээд төвлөрүүлсэн. Одоо эдийн засгийн одоо ашгийг ингэж өрсөн гэсэн юм тооцоо байгаа. За өөр одоо энэ жилийн тухайд яг онцлог мэдээлэл юу байна? Саяны хоёлын ярилцлаган дээр дурдаг даагүй яг энэ мэдээлэл сурталчилгааны чиглэлд хийгдэж байгаа онцлог ажлуудаас та бас дуртахгүй юу? Магадгүй одоо шинээр бид ийм зүйлийг нэвтрүүлээ гэдэг ч юм уу аль эсвэл өөр бусад манай Монгол улсад төстэй улс орнуудын жишээг гадны жишгийг хэрэгжүүлээ гэдэг ч юм уу те сонирхолтой мэдээлэл хаалцгаа юу? Төлөвлөлтөнд орсон ажлууд маань одоо яг одоо хэрэгжих шатанда явж байгаа ажлууд байна. За энэ дээр бол нөгөө хот болгон өөрсдийнхөө өнгө аяс өнгө төрхийг илтгэсэн одоо видео контент бичлэгүүд байдаг те. Тэгэхээр бид хэд маань бас олонний танил одоо Монголын алдартай олонний танил нөлөөлөгчдийг бас ашиглаад бид нартэйгээ хамтраад за Улаанбаатар хотын одоо сурчлагын видео контентыг хийхээр төлөвлөсөн байна. За өнгөрсөн жил бид хэд бас 360 VR одоо төслийг хэрэгжүүлсэн байгаа. За энэ мань болохоор одоо зөвхөн одоо бодит орчинд байгаа юм шиг одоо төхөөрөмж ашиглаад VR төхөөрөмж ашиглаад бодит орчинд одоо очисон юм шиг мэдрэмжийг авах байдлаар одоо сурчлагын бас юм контент хийгээд энийгээ бас одоо жуулчны мэдээлэл сурчлагын дүү томоохон үзэсгэлэнгүүдэд бас ингэж оролцуулаад Монгол Улаанбаатар хотод ирэх юм бол та ийм юмыг үзэх нэ гэд энэ байдлаар ингэж танилцуулж бас ажиллаж байгаа. Энэ нь болохоор гадны экспо үзэсгэлэнгүүдэд байна. Гэтэ бас дотоодод ч гэсэн бас сурчлагдаад ингэ явж байгаа. Тийм. Энэ жил бол одоо давхар одоо зориочих одоо жуулчдын спотуудыг нэмээд газруудыг нэмээд тэрэн дээрээ одоо бас хөгжүүлэлтүүдийг нь хийн. Зөвхөн одоо тоног төхөөрөмжөөр VR-ын одоо тоног төхөөрөмж үзэхээс гадна вебд суурилсан байдлаар хийгээд илүү нөгөө жуулчид одоо хайлт хийхэд Улаанбаатар хот гэд хаяхад интернет орчинд 360-аар одоо Улаанбаатар хотыг тайлдах тэр ажлыг хийж гин. За мөн одоо нөгөө нэг дрон бичлэг буюу одоо Улаанбаатар хотыг яг одоо голлох спотуудыг нь илүү онцлсан байдлаар бас энэ ажлыг хийж хэрэгжүүлээд эхэлж байна. Энэ маань болохоор одоо жишээ нь скватрын талбайч гэдэг юм уу те эсвэл гандан тэгчлэн хийд өөр бусад одоо зорин очих газруудыг одоо яг 360 дүрсээр илүү яг олон улсад богино хэмжээний одоо сурчлага видео маягаар хийхээр ингэж төлөвлөж байгаа. За дээр нь одоо энэ 360 номынхоо бас бид нар нөгөө контент бэлтгэлүүдийг ер нь хийж ажиллаж байгаа. За вебийн хөгжүүлэлтүүд хийж ингээд нэлээдгүй л олон ажлыг төлөвлөлөөд хэрэгжүүлээд явж байна. Энэ жилийн зуны хувьд за ер нь жил бүрийн зуны хувьд бас яг нийслэлийн яг өөрсдийн зохион байгуулдаг арга хэмжээнүүдээс л даншиг наадам их одоо онцлогтой байдаг тийм даншиг наадмыг зөвхөн үзэхээр бас ирдэг жуулчдын доо маш их байдаг. Энэ жилийн даншиг наадмын онцлог бас ямар байх бол ер нь жил бүр ямар өнгө аясыг ямар агуулгыг хадгалахыг хичээдэг вэ? Мэдээж энэ дээр бас тодорхой мөрдөгдөж байгаа дүрм журм норм стандарт гэж байгаа хэдлээр бас та мэдээлэл өгөхгүй юу? За жил бүрийн 6 сарын сүүлийн 7 хоногт энэ хүү арга хэмжээ маань амралтын өдрүүдэд зохион байгуулагддаг байгаа. За энэ дээр бол нийслэлийн бүрэлдэхүүн бараг тэр чигээрээ ер нь л ажилладаг тий одоо ажлын хэсэг гэж гараад за энэ дээр гол онцлог маань болохоор жуулчдыг татдаг гол юм маань болохоор мэдээж 93 наадмаас гадна цам
там харих эслийг ер нь жуулчд үзэх гэж илүү их одоо ирдэг. Тэгэхээр одоо энэхүү арга хэмжээг маань бас одоо бид нар олон нийтэд сурталчлах ч гэдэм үү хөргөх чиглэлээр бас нэлээдгүй ажлыг хийж байгаа. Жуулчны компаниуд маань хүртэл одоо энэ дээр жилийн өмнөх одоо төлөвлөгөө захиалга баталгаажуулалт гэдэг байдлаар явдаг учраас энэ чиглэлийг илүү одоо онцолж ингэж ажиллаж байна. Тэгээд энэ жилийн даншиг наадмын хувьд бол мэдээж 2 өдөр 6 сарын 27 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Хурдан морины уралдаан бүх за сурын харваа гэдэг дээр нь одоо иргэд жуулчид ирээд бас нөгөө мэдээлэл авах мэдээллийн явуулын цэгийг ажиллуулна. За тэгээд зөвхөн одоо эн чинь жуулчдад зориулаагүй наадам биш шүү дээ. Тийм дотоодын бас иргэд ирж байгаа болохоор бид нар одоо хүүхэд хуурайлах сэж гэдэг юм уу, ариун цэврийн байгууламжийг илүү нэмэгдүүлэх, тэрний цэвэрлэгээ үйлчлэгийг сайжруулах, за мэдээж зам харгуу тэмдэглэгээ одоо паркингийн асуудлуудыг хүртэл цогцоор нь ингэ шийдэж тийм төлөвлөж ажиллаж байна. За баярлалаа. Хоёулынгийнх нь ярилцлагын хугацаа ер нь шувтарч байна. Хэдийний 55 минут өнгөрсөн байна. Тэгээд үргэсэн мэдээлэлд нь талархлаа. Мэдээж тодорхой ажлуудыг бол хийгээд төлөвлөөд ингэж явж байна. Хоёулаа дахиад эргээд ярилцлага харах юм бол таны хувьд дурддаггүй ч юм уу заавал дурдах хэвээр шаардлагатай мэдээлэл байвал бас цөөн хугацаанд хүргэж болно. За нийслэл хотын зүгээс ер нь аялал жуулчлалыг одоо хөгжүүлэх чиглэлд те одоо зөвхөн одоо дан ганц манай газар гэлтгүү нийт одоо тур оператор компани жичлэг үйлчлэгээ ресторан завгийн газрууд ч гэдэм үү за мэдээж одоо үйлчлэгийг эрхэлж байгаа өөр бусад байгууллагууд ер нь бол жуулчдыг илүү татдаг одоо сэтгэлд нь үлддэг юм нь бол хоолны соёл үүссэн одоо ивент арга хэмжээнээс гадна тухайн улс орны нөгөө иргэдийн одоо жуулчтай хэрхэн харилцаж байгаа байдал бас айгүй их одоо хүнд нөлөөлдөг тийм. Тэгэхээр бас иргэд маань илүү найрсаг илүү угаасаа манай монголчууд найрсаг. Гэхдээ одоо ресторан завгийн газар үйлчлэгээний байгууллагууд тий ер нь бол жуулчдад хамгийн ойр ажилдаг одоо энэ одоо хүмүүс маань чин сэтгэлээсээ л ажиллаа хийвэл бид бас сая жуулчинд хүрэхэд илүү төхөн болох байхаа л гэж бодож байна. Тэгэхээр ер нь 500 мянга байсан бол өнгөрсөн жил 800 мянга. За энэ жил бол бүр 1 саяыг давуулах юм төлөвлөгөөтэй мөн одоо тийм прогнозыг гаргачаад ажиллаж байна гэж ойлголоо. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Хамгийн өндөр одоо аялал жуулчлалын улирлын манай Монгол улсад бол аялал жуулчлал яхаарахгүй улирлын шин чанартай байгаа ч гэсэн энэ улирлын хамаарлаас гарах гадаас бүх талууд харилцан хичээж явах шиг байна. Гэхдээ одоо яг үндэсний баяр наадам болон даншиг наадам за мөн байгаль одоо цаг уурын онцлогоос хамаараа зуны улирал хамгийн гоё байдаг учраас хамгийн өндөр ачаалттай сарууд ирж байна. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Мөн одоо мэдээлэл сурталчилгааг бол нийслэлийн аялал жуулчлалын газраас авахаас гадна тодорхой сувгуудаар авах боломжтой байна гэж ойлголоо. Та сувгуудыг дурдж өгөхгүй юу? За энэ дэр бол мэдээж Улаанбаатар одоо зэгийн мэн гэдэг одоо нийслэлийн одоо бүх ажлыг сурталчилдаг одоо энэ сайт байгаа. За дээр нь манай газрын одоо гадаадын дотоод иргэдэд зориулсан одоо энэ мэдээллийн сувгууд байна. За дээр нь одоо Instagram хаяг визит Улаанбаатар гэсэн. За мөн түншлэн нийслэлийн аялал жуулчлалын газар гэсэн веб Facebook холбоостой ирээр авах мэдээлэл авах хэрэгтэй. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ бид өнөөдрийн чөлөөт ярилцлагаар нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Алтан Заяатай ярилцлаа. Энэ зүүн Улаанбаатар хотод дотоодын болон гадны жуулчдад зориулсан соёл, спортын арга хэмжээ, цаашид баримтлах бодлого, ер нь Улаанбаатар хотын аялал жуулчлалын онцлогийн талаар бид 1 цагийн турш ярилцлаа. Та бүхэн энэ ярилцлагыг YouTube хуудаснаас дараа дахин давтан үзэх боломжтой. Терминал нэгт гэсэн хуудасаар YouTube руу ороод за түүн дотроо чөлөөт ярилцлага гэсэн плейлистийг сонгуул энэ ярилцлага байрших болно. Маргааш 14 цагаас шинэ зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.